дэмжиж байгаа. Гэхдээ нэг ийм асуулт байгаа. Бид нар ч одоо эрчим хүчний салбарын одоо өртөг зардлын тухай яригадаад байдаг. За ингээд харахаар нөгөө ихэнх эрчим хүчний төслүүд маань дандаа гадаад валютаар зээл аваад. За жил явах тусам нөгөө валютын ханшийн уналтаас хамаарат зээлийн өртөг нь өсөд идэг. Хүүгийн зардал нь ч өсдөг, нөгөө авсан зээлийн маань хэмжээч өсөд идэг. Тэгэхээр энэ асуудлыгаа ер нь цаашдаа яа гэж харж байгаа юм бэ одоо гэж эрчим хүчний сайдаас нэг асуумаар байна. За энэ талд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна гэдэг. За миний хувьд одоо зүүн бүсээ сонгогдсон манай зүүн бүсийн Хинтээ аймгийн хувьд бол одоо цахилгааны тасалдал маш их байдаг. Нэг талаасаа бол яг Багнуур бүсийн одоо цахилгаан хангагдж байгаа боловч тэрний одоо шугам сүлжээний чанар их муу байдаг юм шиг нэгдүгээр. Хоёрдугаар Доронтой аймгийн одоо Дулааны цахилгаан станцаас болохоор бол Сүхбаатар аймгийн баруун уртаар дамжуулж бас цахилгаан авдаг. Ингээ хоёр талаас авж байгаа цахилгаан нь болохоор нэлээд зайтай авж байгаа. За энэ одоо дамжуулах шугам сүлжээнийхин чанар илэгдлээс хамаарат бас цахилгааны хэлбэлзэл маш их байгаа. Энэ зүүн бүсийн Хинтигийн одоо энэ цахилгааны асуудлыг яаж шийдэж байгаа гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт байна. За гуравдугаарт нь болохоор бол ер нь одоо ингээд үе шаттайгаар ингээд төвийн бүсийнхээ шийдэж байна. За зүүн бүсийн одоо баруун урт Чой болсон баруун уртын чиглэлийн цахилгаан дамжуулах нэг 200 гаруй км нэг юм шугам байгаа. За энэ шугамыг бол одоо дээр үеийн Оросын Зүлбот улсын Мардан одоо орд ашиглагдчих үед байсан хуучин дамжуулах шугамыг тавьчихсан. За тэгээд тэрний чанараас хамаарат манай одоо Сүхбаатар аймгийн сумдын цахилгаан бол тасардаг. Тэгээ энэ асуудлыг одоо хэзээ шийдэхээр төлөвлөж байгаа вэ? Яг энэ зөвийн бүсийг бол ингээд дэмжиж байна. Зүгээр яг төлөвлөгөөний үед ямар байна л гэдэг ийм одоо 3 асуулт асууя. За найдлаасаа хариулъя. За Соронзон бол гишүүний асуултанд хариулъя. За дид үтц эрчим хүчний дид үтцийг бол нэлээд өргөн хүрээнд шуурхаа барихгүй болвол бид нар нэмж их үүсвэр барих, ялангуяа сэргээгтгийн их үүсвэр нэмэхэд хүндрэлтэй болж эхэлж байгаа. Шингээх чадвар нь тулаад байгаа юм аа. За энэ дээр яг чухал хоёр асуудлыг яг Соронзон бол гишүүн хөндлөлтөө. Нэг нь болохоор ханшны асуудал. Яхааргүй гадаадын хөнгөлтөө зээлээр энэ дид үтцийг санхүүжүүлэх нь зөв. Зүгээр яг ханшны тэр эрсдлийг эрчим хүчний компаниуд дээр одоо удаан хэрэгждэг төсөөллүүдээр ханшны эрсдлээс бол нэлээ их өөр төлбөр хуримтлагдаад байгаа юм. Тэр нь ингээд зохисгүйгээр санхүүгийн чадварт нь нөлөөлөд эргээд яг энэ бүтээн байгуулалтын үүрэг гүйцэд нөлөөлчихөд байгаа. Бас явсаар хагаад салбарын санхүүгийн байдалд нөлөөлчихөд байгаа. Энэ дээр бол яг засгийн газрын түвшинд бас ангийн хамт ярилцах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэр ханшийн эрсдлийг хэн өрөх вэ? Одоо өмнө байгаа олон жилийн турш хуримтлагдсан тэр ханшнаас болоод өөр зээл нэмэгдээд байгаа. Санхүүгийн байдал нөлөөлж байгааг хэрхэн шийдэх вэ гэдэг бас ярилцах байгаа. За бас нэг чухал зүйл нь ер нь энэ зээлүүдийг өмч хөрөнгөтэй зээлч чадвар угаасаа сайн энэ эрчим хүчний компаниуд дээр авч болох юм байна. Дандаа тэгж авч одоо энэ зээлчсэн цахилгаан дамжуулах үндсэн сүлжээ компани дээр аавна. Гэхдээ асуудал нь бид нар үн тарифа бид нар зах зээлийн түвшинд нь юм уу өртөгтөнд дүүцүүлэхгүй байгаагаас болоод компаниуд нь одоо зүй бусаар гэдэг юм уу санхүүгийн дороодлолд орчдөг. Эргээд зээл нь мууддаг. Тэгээд зээлч чадвар нь муудаад ирдэг. Ингэх юм бол бидний дараагийн төслүүд хэрэгжүүлэх эрчим хүчний дид үтцийг бүтээн байгуулах ажлуудыг ингээд тасалдуулаад байгаа юм. Тэгэхээр энэ дээр явж үн тарифын бодлоготой холбоотой байгаа юм. За энийг бол яг шийдэх ёстой асуудал. Цаашдаа бол зүгээр нь компаниуд дээр хөрөнгөтэй чадaltaй компаниуд байгаа. Зээлч чадрын дэмжиж зээлийг нь өөрөөр нь ахуулаад өөрөө төлөөд явах юм бол дулаан цахилгаан станцууч төр энэ дамжуулах төр нэлийн зээлч чадрын нөөц ихтэй. За юм байгаа. Яг тэр саяын тэр Хинти зүүн бүсийн төлөвлөлтөй холбоотой тэр төлөвлөлтийн асуудлыг ажлын хэсгээс төрийн нэрийн бичгийн дарга нэмэт хариулаад тоо. За ажлын хэсгээс хариулъя. Эрчим хүчний яамны төрийн нэрийн бичгийн дарга Ирэн Өлзий Соронзон бол гишүүний асуултанд хариулъя. За Чойблсангийн дулааны цахилгаан станцаас Сүхбаатар аймгийн баруун урт хүртэл 110 шугам байгаа. За энэ шугам дээр бол дасрал цааталтай холбоотой асуудал гарч байгаа. Тэгэхээр ер нь зүүн бүсийн энэ цахилгаан хэмжээг сайжруулах хүрээнд гол ямар төлөвлөлт байна гэхээр Багнуур Чингис Чойблсон гэж 220 кВт-ийн шугамын төлөвлөлт бий. Зурагцал нь хийгдсэн. Зээлийн асуудал шийдэгдвэл ажлыг эхлүүлнэ. Энийг үргэлжлүүлээд дахиад Чойблсон баруун уртын хооронд нэмж 110 кВт-ийн шугам татъя гэсэн ийм төлөвлөлт явж байгаа.
болсон. Болсон уу? За. Тастонгийн Ганбатг шүү.